Цэцэгнээс хөрхөн хөвгүүд. Солонгосын Шинхua Group 2012 оны Лондонгийн Олимпийн хамгийн том ивент тэтгэгчээр шалгарсан байна. Ийхүү дэлхийн эдийн засгийн Солонгосын эдийн засаг хөгжиж эхэлснээс хойш дэлхийн томоохон компаниудын жагсаалтанд дээгүүр баригдалж улам бүр өсөн дэвсээр дэлхийн хэмжээнд хүрсэн компани бий боллоо. Энэ компани бол Шинхua. Цахилгаан газрын тос, автомашин, тээвэр зууч, холбоо сүлжээ зэрэг олон салбарт ажилладаг. Өмнөд Солонгосын иргэд ерөнхийлөгчийн нэрийг мэддэггүй юм а гэхэд Шинхua Group-ийн нэрийг мэдэхгүй хүн байхгүй. Ийм том компани болж чадсан. Түүхэнд анх удаа 10 тэрбум долларын экспорт хийж чадсан энэхүү Шинхua Group-ийн үүсгэн байгуулагч нь шагнал авахын оронд ингэж хэлсэн гэдэг. Ноён ерөнхийлөгч ач нартаа сургууль барьж өгөхийг зөвшөөрнө. Энэ сургууль бол Шинхua сургууль. Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр баригдсан анхны сургууль. Тухайн үед боловсролоос эдийн засгийг илүүд үзэж байсан ерөнхийлөгч тусгай хууль хүртэл гаргаж энэ сургуулийг дэмжсэн гэдэг. Одоо Шинхua сургуулийг төгсөөгүй гэр бүл алдартнуудын зэмдаанд бичигдэх ёсгүй гэсэн яриа гарсан. Хамгийн шилдэгүүдийг сургадаг, хамгийн шилдэгүүдийг төрүүлэн гаргадаг болохын төлөө хичээж байгаа. Жирийн айлын хүүхдүүд яагаад ч босгойг нь давж чаддгүй гэх энэ сургуульд нэг л тэнцсэн бол бага, дунд, ахлах, бүр дээд сургуулийн хүртэл шат дамжин ордог, тусгай эрх олгодог болохоор ээлжлэлтийн шалгалтанд бэлдэх хүүхдүүд мөн эцэг эхчүүд ширүүн өрсөлддөг. Гэвч сонгогдсон бурхны хүүхдүүд л сурдаг энэ сургуульд хэний ч төсөөлөөгүй хэрэг болдог. Хөөх, Минха. Яадаг вэ? Мөн навшиг дээ. Барэдо. ямар хэрэгээр явна? Юу? Чандын хэм зэвэрлэгээнээс хүргэл дээр яваамаа. За. Баярлалаа. Дахиад л биш шүү. Хурдан хайжул. Тэнд байна. Тэнд байна.
Энэ одоо сургууль муу юм байх та. Хөөе. Дээвэр дээр. Иймэнхэ дээвэр дээр гарсгаж хурдлаарай. Нэрээ юу? Жүжилж байгаа юм биш үгаа? Солиорсон биш байгаа. Нэр юм бах та. Мяха. Мяха. Юу игээд байгаа юм болоо? Гайхалтай юм аа. Миний хэлсэн үнэн байгаа үсттэй. Энийг 7 хоногч тесч чадахгүй гэж хэлсэн биз дээ. Хөөе. Гэхдээ 3 хоног теслээ шүү дээ. 3 хоног биш шүү. Яг хэлэх юм бол та нар энийг л хүсэж байгаа үсттэй. Тийм ээ. Хүснээ чинь хийгээд өгье. Хөөе, иймэнхэ сурагчаа. Гүйг үйлчлүүлэгчээ. Чи бас хэн бэ? Би юу? Би хэн бэ гэж юу? Хүргэлтээр ирлээ. Чамдын хэм цэвэрлэгээ 30,000 вон. Инээдтэй амттан бэ? За ойлголоо. Ердөө 25,000. Биеийн тамирын хувьцаа чинь өнгөө угаая. Оронд нь байнгын үйлчлүүлэгч болно шүү. Намайг өгчихвөл манай гэрийнхнээс аваарай. Гүй ингэж үнэрхэд байлгүй. Үхэ? Одоо үхэх гэж байгаа мó? Яагаад? Гүй ийм сайхан сургуульд сурч байж. Энэ сургууль биш ээ. Там. Хөөе. Жинхэнэ там өөр газар байгаа. Эсэлтийн шалгалтын өрсөлдөөн гэж сонсоогүй гэж юу? Чи F4 гэж сонссон уу? F4? Энд чинь юу юм? Тэр чинь юу юм? Эднээс улаан карт авах юм бол бүх сурагчид нүд үзүүрлж эхэлдэг. Тэгээд эднэрийг тэгээ зүгээр орхих гэж байгаа мó? Угаасаа арчаагүй амьтал бөөнөрөө сүргэлж байгаад нэг барьж иддэг юм штэ. Хэрвээ манай сургуульд байсан бол би шууд тэднийг барьж аваад хоолойг нь боогоод үзүүлээд өгөх байсан. гоё юм аа. Танаа найз нар. Юу? Ийм сайн найзтай болохоор. Гүй яах вэ? Болохгүй. Тусгай эрэхтэй шинхаа сургууль дээр өрнөд байгаа. Бүлэглэж дээрлэгсэн сурагчдын хохирогчийг аварсан хүн бол баян чинээлэгч биш. Санаандгүй хүргэлтээр тэнд очсон жирийн нэгэн сурагч охин байлаа. Мөнгөөр их сургуульд эсэх их худалдаж авсан бурхны хүүхдүүдээ. Тийм хийх юм олдохгүй байгаад эсэлтийн шалгалт өгөөд үз. Тусгай эрх юм байдаг юм бол эрхийн цуцлах хэрэгтэй. Өөр хүүхэдтэй хүний хувьд хизээж уучлахгүй. Маргааш нас шинхаа их дэлгүүрээр үйлчлүүлэхгүй. Шинхаа групп тайлбар хий. Шинхаа групп тайлбар хий. Шинхаа группийн тусгай эрхтэй сургуулийн сурагчид нэгнийгээ бүлэглэн хүчирхийлсэн хэрэгээг эсэргүүцэн тусгай эрхийг хүчингүй болгохыг шаардсан жагсаал дээр ирээд байна. Одоо иргэдийн сэтгэлийг сонсъё. Сайн байна уу? Яагаад лаа бариад гарч ирсэн бэ? Манай найз ч гэсэн сургуулийн хүчирхийлэлд өртөөд сургуулиасаа гарсан. Бид нар эсэлтийн шалгалтанд бэлдээд шургаж унах гэж байхад эднэрт хийх юм олддгүй юм бах та. Тийм биз дээ. Чанди, чи ямар хочтой олсон гэж бодож байна? Эгэл жирийн Wonder Girl, жинхэнэ энэ цаг үеийн Wonder Girl.
Ким Чандихийн цэвэрлэгийн амжилт Wonder охин шинхүү ахлах сургалт дараарай. Амжилт. Болоод өгөөч. Гоё мó. Ингээд нөгөө Flower 4 байна шүү. Тийм царайлаг залуучууд юм бах та. Ганцхан удаа ойрхоноос харчихвал өөр хүсэх юм алхаа. Flower 4. Юуны чинь Flower 4 гэж хөгийн 4 биз. Баасны 4 ялаал байгаа бах. Гүдээ. Наашааныг харахгүй юу? Чанди наашааныг харахгүй юу? Сэтгэлдээ хэлэхгүй юу? Сэтгэлдээ хэлэхгүй юу? Нааша хараарай. Нааша хараарай. Сэтгэлдээ хэлээч. Сэтгэлдээ хэлэлтэй. Нааша хараад энийгээрээ. Нааша хараарай. Гү тэр сургууль юугаараа тийм алдартай гэж? Гадаад хэлний сургуульч биш, байгалийн ухааны сургуульч биш. Зүгээр л баячуудын хүүхдүүд явдаг сургууль үсттэй. Манай улс чинь тэгш хэрэгтэй улс үсттэй. Тиймэрхүү баячуудын сургуулийг уучлаарай захирлаа. Хүний нөөцийн газар бүх хүчээ дайчлаад хэвлэл мэдээллийнхний амыг үдэхээр хичээж байгаа. Амын үдхээ? Ингэж амын үддэг юм уу? Хэвлэлийн хуудасаар яаж манай Жумпиогийн нэрийг цацуулж чадж байна? Хэлэх үг алга. Хэвлэл мэдээлэл ягаад аимшигтай байдгийг мэдхүү. Юу ч үл хайхардаг болохоор нэг л гал үрдсэн бол унтраах боломжгүй болдгийм. Ямар ч мөнгө амлаа зогсоох боломжгүй. Гал үрдсэн хүмүүсээр өөрсдөр нь унтраалгах хэрэгтэй. Захирлаа. Ерөнхий сайд залгаж байна. За хийсүү байна. Тийм ээ. Асуудал баг багаар сонирхолтой болсоор байна. Энэ хитэн сэтгүүлчдээс болоод зогтож нуугдаж явах ч гэжтэй. Ганцхан удаа буруу хүргэлт хийснээс болж ингэж амьдралаа өргөч гэжтэй. Шинхуаг өрөвчгөх шиг, Эф дөрөвчгөх шиг бүр доргоо хүрчлээ. Бирлээ. Ай шигэ хүрээ дэрлээ. Чанди. Хурдан мэдлээ. Шинхуа группийн захирал явуулсан юм байна. Юу? Нөгөө алдартай Wonder охинтой ингэж танилцдаг юм байжээ. Сайн байна уу? Би түлхээгүй штэ. Нэрэ шүү. Юу? Эф дөрөвч илүү тэд нар л Тэр тухай яриаггүй юм аа. Чанди. Миний охин. Гайхалгүй сонс. Миний охин маргаашнаас шинхүү ахлах сургуульд сурахаар болсон. Сурахаар болсон. тэр чин юу гэсэн үг вэ? Үннийг хэлэхэд Чамайг захирал нь үнлээд тусгай тэтгэлгээр сурахаар болсон гин. Сурахаар болсон гин. Тэтгэлэг гинэ. Яагаад намаа гэж? бид чамайг Та дунд сургуульд орох хүртлээр усан цэлдэг байсан биз дээ. Дахиад усан цэлгэсэн. Усан цэлгэсэн. Усан цэлгэн. Чадахгүй. Юу? Гүй яагаад? Та солиороо юу? Надад энэ амьдрал маань л таалагддаг. Тийм сургууль надад тохирохчгүй. Тэнд сурмааргүй байна. Зүгээр буцаад явахгүй юу? Чимээгүй. Яасан? Чанди зөрүүдлэх хэрэггүй. Дахиад нэг Дахиж бодохгүй. Маргаашнаас хичээлдээ явна. Чимээгүй. 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 Чамайгүй. тэгвэл сургууль дээр уулзъя. За. Бид нар дөрлөөд ч хамаагүй заавал дагуулж очино. Танаас аминчлангуй. Юу уучлаарай захирлаа. Ам алдвал барьж болтгоо гэдэг. Энэ үгийг мэднэ үз?
ээжээ. Битгий ашгараад бай. Чи нүдтэй юм бол тэрийг хар. Шинхва ахлах сургууль. Шинхва ахлах сургууль. Шинхва ахлах сургууль. Шинхва ахлах сургууль. Игчээ. Амьдралдаа ийм өдөр ирнэ гэж мэдсэнгөө. Амьдралдаа анхудаа таны дүү олж төрсөндөө бахархаж байна. Чи ийм сургуульд орохгүй гэж яаж хэлж чадчихна? Тэгээд ч тийм сургуулийн төлбөр ямар өндөр гэдгийг мэдэх үү? Тэгсэн ч чадахгүй. Ээжээ. Би хизээч явахгүй. Үгүй. Бусдын хүүхдүүд хичээлдээ сайн боловч төлбөрийн төлж чадахгүй болохоор орч чадахгүй бачимдаж байхад Та өөрөө баячууд мөнгөнд багтаж ядсандаа өөрсөдөө зориул сургууль байгуулсан гэдээсэн биз дээ. үгүй яах вэ? Бусдын хүүхдүүд сайхан яваад байхаар атаархсандаа л тэгж хэлдэг байсан. Үннийг хэлэхэд энэ жинхэнэ тэнгэрийн умдаг атгсан хэрэг юм шүү дээ. Баярлахгүй хүн байдаг гэж үү дээ. Мэдхгүй. Яагаад ч юм надад таалагдахгүй байна. Ямартай ч юу ч гэж ятгсан явахгүй шүү. Ойлгосон биз? Чи усан цэлэх дуртай үсттэй. Усан сантай сургууль сурмаар байна гэдэг байсан биз дээ. Намайг хийн гэж бодов вэ? Усан сангаар намайг сольчихож байгаа мó? Явахгүй, чадахгүй. Хизээч явахгүй. Байц. Түр сууж бай заа юу. Баяртай. Баяртай Кимчанди амжилт. Баяртай. Цэвэрлэгээ. Энэ одоо юу вэ? Цэвэрлэгээ. Баяртай. Чанди цэвэрлэгээ. Цэвэрлэгээ. Энийг хараад хэл. Энэ юу юм бэ? Гайхалтай. Энэ юм гоё гайз. Тийм байна. Манай улсад хоёрхан байдаг цамц байгаа юм. Нэг нь энэ байна. Нөгөөх нь хявсан гэж бодож байна. Хявсан гэж? Хүү жум пиу. Гайхалтай. Гэхдээ надад илүү сайхан зогсож байгаа үстэй. Надад нэг зэлүүлж. Над чсэн. Ингээд хаана байгаа юм болоо?
Уучлаарай. Усан сан хаана байгаа юм болоо? Тийшээ юу? Баярлалаа. Уучлаарай. Хөгжмөө үргэлжлүүлээд. Баяртай. Яасан бэ? 3 секунд үгүй. Юунд? 3 2 1 Убина. Жуус үлдсэн үү? Үлдсэн. Ахо. Зүгээр үү? То яана? Яй. Яадаг мó солиотой амтан бэ? Тэгэд чи эднэр бас яаж гисэн бэ? Яагаад зүгээр дээрлэхүүлээд Тэнгэр минь. Би сая юу сонсчих вэ? та нар хин Бид нар уу? Оо нэрэ. Танилцаагүй юм байна. Бид нар хэн бэ гэхээр байна? Ginger. Sunny, Миранда. Шинэ ахлах сургуулийн 3 хөөрхөн бүсгүй гэж хэлж байна. За тэр ч яах вэ? Дөнгөж сая солиотой амтд гисэн чинь арай манай F4-ийг хэлсэн юм биш үсттэй? Шин сурагчаа? F юу? Сая хүн дарамжлаад явсан хүүгийн амтд нөгөө F4 нь юм уу? хүүгийн амьтдаа алдартай гэж хэлэх гэсэн байлгүй дээ. Үгээ одож ярихгүй бол аюултай шүү. Танай гэрийнхээ угаалгын газар ажиллаулдаг гэлөө. Угаалгын газар биш, хийм цэвэрлэгээ. Тэгээд юу гэж? Би хим цэвэрлэгээ ажиллаулдаг айлын хүүхэд амьдралдаа анх удаа харж байна. Ямар сони юм бэ? Хандлаа хараад ав. Мөнгө авахаа боллоо. Шилжиж ирсэн эхний өдөр юугаач мэдэхгүй байгаа байхаа гэж бодоод ганц удаа уучлаа. Юг? Манай F4-ыг муусны их чинь. Муулвал яана гэж болохгүй мó?
Гэхдээ тэд нар тийм мундаг хүмүүс юм уу? Юу ээ? Шин сурагчаа. Чи F4 ямар хүмүүс гэдгийг нэрээ мэдэхгүй гэж үү дээ. Мэдхгүй. Манайхаа явъя. Сон үби барилгын магнат Илмиш группийн эзний хүү. Чижүү арлын бараг тал нь энэ группийг гэж ярилцдаг барилгын магнат. 50 жилийн хүүхдүүхтэй элшийн дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч гинэ. Одоогийн байдлаар дээд зэрэглийн тансаг клуб, шөнийн клуб гээд асар их үйл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болохоор нууц ноёнтон гэгддэг. Сойжо 16 наснда хамгийн залуу оролцогч болж Виналид оролцож байсан өдрийн очиг цөөхөн төрдөг гоц авьяастан ЮНЕСКО-гоос хамгийн залуу уран бүтээлчээр шалгаруулж байсан. Гэхдээ ядаж нэг нь өөрийн чадвараар амжилтанд хүрсэн л юм байна. Гоц авьяаснууд бүгд ядуу байдаг гэсэн бодлоо март. Түүхийн сурах бичигт гардаг түүхийн хамгийн том музей Үсэн музейн захирал Сүүжоны өвөө. Өсөн музей? Тэгээд гэрн гэж юу? Хэрэг хүнтэй бол? Төсөөлөгч хэрэггүй, муужирч унах байлгүй. Энд чинь дээр үеийн ерөнхийлөгчийн зураг байна шүү дээ. Энэ хажууд нь сууж байгаа хүүхдийг харж гинөө. F4-ийн юм жихүү. Юнсогийн ерөнхийлөгчийн хүү асалд орж 5 настай ач хүн амьд үлдсэн. Тэгвэл Юнжихүү Юнсогийн ерөнхийлөгчийн ач хүн гэсэн үг үү? Чаян жүгийн тоглодог Суан мурлагийн төвийг мэднэз. Суан мурлагийн төв Европт хөл бөмбөгийн нэг багтай, Major League Baseball-ын багтай. Энэ ахад би хамгийн их хатаархдаг. Энэ хүнийг хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ. Солонгосын бараг нохойн хүртэл андхаа болсон. Шинхua группийн залгамжлагч, F4-ийн ахлагч Хүү Жумпхүү. Ийм хөгийн амтад тэгээд F4 юм уу? Үгүй хэлгүй дээ. Хүү Жумпхүү. Хөгийн мушаар. F4. Мөн хүний үнэргүй амтад. Эцэг эхийнхээ ачаар дутах юмгүй төрсөндөө баярлж даруухан амьдрах ёстой байтал. Чам шиг хүний үнэргүй амтан Шинхua группийн залгамжлагч гэж бодохоор дотор муухаарч байна. Чамд анхааруулад хэлчихье. Миний нүдэнд өртөх хэрэггүй шүү. Чамайг ахаа гэж дуудаж байхаар дээвэр дээрээс үсэрсэн нь дээр байлгүй. Юнжихүү. Чамд ийм зан ягаад ч тохирохгүй юм байна даа. Ингэж чанга орлоод байхаар ч унтаж чадсангүй. Уучлаарай. Би хинч байхгүй гэж бодоод. Тэгээд үний юм уу? Юу? Үсэрнэ гэсэн чинь. Юу? Тэрийг бүгдийг
бүгдийг нь сонсчихсан юм уу? Юг? Юу л та? Хөгийн амтан гэдгийг үү? Эсвэл хүний үнэргүй гэдгийг үү? Нэр Жумпио. Юу? Ку Жумпио. Ку Жомпио биш. Үзэн ядахын тулд ядаж нэрийг нь зөв тогтоох хэрэгтэй үсттэй. Бодооны бөмбөлөг. Юуны ч бодооны бөмбөлөг вэ? Бодооны бөмбөлөг хамттай л та. Пөх? Энэ одоо юу үнэртэй байна? Ямар муухай үнэртдэг юм бэ? Хөөе. Тэнгэр минь. Аимшигтай. Шинко, яагаад энэ хөгийн мэддэг юм бэ? Тэрийг харахгүй байна уу? Харагдаж байна. Тэгээд Манай гэрээхэн 50,000 воны үнэтэй хоол идэж чадахгүй л дээ. тэгээд дандаа ийм хөгийн хоол идэх гэж байгаа мó? Тэгэх бодолтой байна. Тэнгэр минь. Арай дээр боллоо. Эвтэр байна. Исуга хортлоорой. Яадаг үлээ? Оочлаарай. Наатаас чинь нэгийг идэж болох уу? Тавтаа морилно уу? Баярлалаа. Хоол ирлээ. Германаас ирсэн гэсэн үү? Тийм ээ. Ямар хөөрхөн охин гэж. Би бараг л хүүхэлдэй байх гэж бодсон. Ямар ч тач чи азтай юм а. Ийм хурдан найзтай болчихдаг. Чамайг бас дээрлгүйж шовдрлогдох байх гэж айж байлаа. Шовдрлогдож байгаа. Юу? Шовдрлогдож байгаа. Харин ч намайг танивхаараагууд нь баярлаж байна. Зүгээр л сургуулаа төгслөө энэ хിവэрээ явмаар байна. Чи ингэдэг юм бэ? Манай чанди хааччав. Цэцэрлэгт байхад намайг дээрлэгдэг байсан цэцэрлийн захирлын хүүхдийг хашрааж өгсөн. Дунд сургуульд байхад ч гэсэн дээрлэхүүлж байхад чи л надад тусалдаг үсттэй. Гэтэл юу гинэ? Тэгээд яах ёстой гэж. Сургууль дээрээ хэрэг тариад хөөгдөхөөсөө өмнө ээжийнхээ гарт үхэх байлгүй. Үгүй яад хүүхдээ. Өргөст хэмэх илүүтэй гараад чиний нүрэн дээр тавьж өгч байгаа гэж бодож гинөө. Аав чинь өргөст хэмэх идээгээд багт нь хүртэл харамлаад чиний нүрэн дээр тавьж өгч байхад Ганцхан өргөст хэмэх хүрэхгүй штэ. Ийхой, ийм юм түрхэд хөөхөн болно гэж бод. Танай сургуулийн хамгийн царай муутай залуу хормын зууч байгууллагад очивол хамгийн царайлаг залуу гэгдэх байх. Ингиж өргөст хэмэх тавилж байгаадаа баярл. Тийм биз дээ нэ? Яриа өдөх хэрэггүй. Урлагийн бүтээл хийж байхад. Ээж хэрэггүй. Хөөе, яаж байна? Яадаг хүүхдвэ? Наадха яагаад эндүүдэд байгаа юм бэ? Өдөржингөө хувцас эндүүдэд гарч нь өвдөж байгаа үсттэй. 15 жил хийм цэвэрлэгээ хийж байхдаа ийм сайхан хувцас харж байгаагүй юм байна. Жирийн хүмүүс хормон дахүртэл ийм хувцас өмсөж чаддаггүй юм шүү дээ. За, яаж вэ? Ихчи, бүтэн сайн өдөр ганцхан өдөр надад өмсөж. Ой. Чанди. Ийм хувцсыг
урлагийн бүтээл гэж бодох хэрэгтэй. Сууж босохдоо хүртэл болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Тол болгохгүй гам тамс хэрэгтэй ойлгосон биз? Миний охин ийм сайхан хувцас өмсөж байхад аавынх нь гар юундаа өвдөхв дээ. Яс таны. Чи өөхөж шүү. Хана дотрын хүртэл сайн индүүдэрээ. Шудраг охин Ким Чанди өгчгээгүй байгаа шүү. Даруухан явсан ч гадуурх нь, дураараа явсан ч гадуурх нь. Хэлэх үгээ хэлээд л дуусъя. F4 та нар маргаашнаас бүгд үгсэ. Жумпио ахаа. Танд өгөх гээд өөрөө хийсэн миний сэтгэлийг хүлээж авахгүй юу? Авчихлаа. Жумпио ахын хувийн ахлах тоогооч нь хийгээгүй л бол хий ч хоолыг идэггүй юм шүү дээ. Чи одоо хэн бэ? Хэлэх юм байгаа мó? Тийм ээ. Хэлэх юм байна. Зөндөө их хэлэх юм байна. Чамд хумсын төдийч гэсэн хүн чанар гэж аалах уу? Чинэлэг амьтаа сайхан сэтгэл нэхэхгүй. Идмээргүй байгаа юм бол илдгээр татгалзаж болно үсттэй. Үгүй. Хийсэн хүний сэтгэлийг бодоод худлаач гэсэн авч болдгоо мó? Иннээс чинь болоод энэ охин дээвэр дээрээс үсэрчихвэл яах болж байна? Адгийн амтан минь. Чи одоо хэн бэ? Хэлэх юм байгаа мó? Байхгүй. Яах гэж ингэтлээ ихсэлдгийг? Унхан нь штэ. Өөрийгөө шийтгэж байсан юм аа. Шийтгэхээ. Ямар буруу юм хийчихсэн? Бэлдооч хоёр нүртнийг
шудраг охин шийтгэж байгаа юм. Тэгээд одоо гайгүй болсон уу? Тийм ээ. Энэ сургуульд сурч байгаа хоёр шалтгаан маань хоёулаа энд байна. Юу юм? Усан сан. Оо минжи. Амттай байна шүү. Хой хой. Чүмбэха уучлаарай. Уучлах аа. Уучлаарай гэж хэлээд болчихдог байсан бол энэ дэлхий дээр хууль яах гэж баталж цагдаа нар яах гэж байдгийг. Би санаандгүй л яг адилхан гутал аваад өгье. Чи надаас их мөнгөтэй юм уу? Юу? Мөнгө чинь хөрөхгүй байлгүй. Френзигийн уран гартан хийсэн гутал. Чи яаж яг адилхныг авч өгөх гээд байгаа юм? Уучлаарай. Тэгвэл би өөрийн хийж чадах бүхнийг Бүгдийг нэ? тийм ээ. Долоо. Юу? Долоо гэж байна. Бүгдийг хийн гээгүй лөө. Бойл гэж байна. Хөөе. Зориуд унийгээд унсан гэж бодож байна уу? Уучлалт гуйсан бол болоо үсттэй. Энэ бас юм хүүгийн амт юм бэ? Хөөе сурагчаа. Чи Америкээс ирээд удаагүй юм шиг байна. Энд Америк хэв маягийг хоригддаг юм. Үеийн хүн шиг ярьж байх чинь. Тийм үү. Чи нөгөө алдартай Вондер охин юм уу? Вондер охин гээд уухаар нь гайгүй охин байх гэж бодсон юмсан. Бүр урам хугарчихлаа. Урмыг чинь хугалсандаа баяртай байна. Хэрэг мэдгүй өөдөөс өрүүлцэх чинь чиний сурсан зан юм аа та. Ягаад бусдын хэрэгт оролцоод байгаа юм? Танихгүй хүн биш, миний найз. Баян чинэлэх хүмүүс найз нөхөд гэж мэддэггүй юм аа та. Найз нөхдөө. Ямар сайн найз гэдгийг чинь харъя. Долоо. Юу? Чи оронд нь долоо. Тэгвэл юу ч болоогүй гэд өнгөрье. Чи одоо яаж байна? Чамаас их мөнгөтэй юм уу гэлөө? Тэр их мөнгийг чи олж цуглуулсан юм уу? Юу? Өөдөөс өрвөлзөх зантай юм уу гэснэ үү? Баян эцэг ихээрээ төрөө барьж хүн дээрлэгдэг амьтдыг зүгээр өнгөрөөдгөө зантай. Ойлгосноо? Манай гэрээ ойролцоо 2500 вон байдгийг. Канамын төвшнөр тооцоо хийчихье. Наад мөнгө чинь хүрэхгүй бол хүрээд ирнэ үз.
Юу вэ? Энэ одоо хаанхын хог шаар вэ? Жумпи байчихсан. Өнөөдөр нэлээд гүн цочирдсан юм шиг байна. Өдөржингөл ингэж байж байна. Яасан бэ? Баргар царайлчаад. Битгий саад хийгээд вэ? Толгой хаах гэж уг харахгүй байна уу? Хөгийн чандыч үл бантныг яаж няц гიშгэх тухайга бодож байна. Юунда бодол болдгийм бэ? Зүгээр л урдны гიშгэв. Тийм шүү. Чи нэр ухаантай хүн шүү. Чандыхийн цэвэрлэг. Өнөөдөр танах дампуурна. Наачч. Хоёрын би ангийн сурч Кин Чанди их төрийн улаан картын эзэн боллоо. Энэ одоо хөл бөмбөгийн талбай юм уу? Улаан картч гэх шиг. Сайн уу? Солиото? Ширээч наалгуу. Ширээ нь байхгүй болчихож. Жирийн хүн байж яаж бид нартай хамт хичээл хийх вэ? Яах гэж энд ирсэн бэ? Миний ном чи өнөөдөр үхсэн. Хин бэ? Хэлэх юм байгаа бол зоригтой гараад ир. Хин бэ? Чанди? Ийм хувцсыг урлагийн бүтээл гэж бодох хэрэгтэй. Сууж босохдоо хүртэл болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Миний охин ийм сайхан хувцас өмсөж байхад аавынх нь гар юундаа өвдөх вэ?
Дахиад шидээч. Дахиад шид. Дахиад шидээч. Хөөе. Нэг нь яваа тус аваад ир. Одоо шараад л болохоор боллоо. Тэгээд юу болох вэ? Холооны ширэн болох уу? Дахиад шид. Дахиад шидээч. Одоо дууссан баха. Юуны чинь дуусах гэж. Энэ хөгийн амьтныг миний өмнө ирж өвдөх сөхөрхөөс нааш дуусахгүй. Хин унтаж байгаа чоноор оролт гэсэн юм. Арслан биш юм уу? Энэ удаад 7 хоног ч тэсэхгүй бах та. 7 хоногоо 3 хоног гэж бодож байна. Ээж анаа. Түрүүчийн үдсгэлэн дээр гаргаж тавьсан тавга надад өгнө шүү. Тавг усны сав хоёрыг ялгаж чадахгүй байсан хүн гинт юу болов? Миний хайрт баар урлаач. Суу ээж оны шүтэн бишрэгчэлтэй. Ойлголоо. Хэрвээ би ялвал супер охины дугаарыг өгнө шүү. Тохирлоо. Тэнгүүдээ чимээг болцгоо. Одоо эрэг цаг нь болсон баймаар юм. За. 5 4 3 2 1. За. Тийм шүү. Тийм аимшигтай царайтай наашаа ирэхээс ичж байгаа бах л да. Би арай яарчгаж. Дахиад 5 4 3 2 1. Та нар одоо юу вэ? Шогдож чадсан юм уу? Гэхдээ тэгээд яагаад ирэхгүй байгаа юм? Тэр хүүхэн хаашаа явчихдаг байна? Бууж өгөхөө. Мөн гардва. Чандигэд гүгээд байхаар дээрлэхэж болно гэж бодсон юм байх та. Буруу хүнээрээ оролдлоо та. Та нар нулимсаараа болгосон бан шидэж үдсэн юм уу? Угаалгын газар чөлөөтэй дураараа орж үдсэн юм уу? Солонгосын иргэн хүнийг ингэж дээрлэх нь гинэ. Гайгүй дээ та нарыг. Хэдэн өндөг шидчих вэ? Гурил ямар үнэтэйгч мэдэхгүй юм байж. Гайгүй дээ та нарыг. Хайран гурил. Хэдэн бэлүү хийх гурил үрчвэ? Юу вэ? Хинбэ? Ирэх бүрдэл орилж хашгирч байх юм да. Чи бэлүү хийж чадах уу? Юу? Бэлүү. Юу? Гурил өндөг сүү элсэн чихэр холиод нялцгай зуураад шарчхад болно. Яг л биндэ дог шиг. Амархан юм аа.
Альчуураа Хэрэггүй. дараа өгнө. Дахиж ирэхгүй. Зарим нэг хүнээс болоод хитрхи дуу чимээтэй газар болчихлоо. Уучлаарай Чанди. Хулчгаар намайг уучлаарай. Хөө, энийг одоо 30,000-аар угаах юм байл. Ямар үнэтэй угаадгийг би мэдэн шүү. Энэ арайч дэнднэ. Угаасаа сурагчийн дүрм туц үнэтэй угаадаг юм. Тэгээд ч энэ хувцсаа хар. Сурагчийн хувцс болохоор би хямдруулж угаам шүү. Болж үзье. Би хийм цэвэрлэгээний эзний охин юм шүү. Дургу бол. Энэ хажууд Чанди хийм цэвэрлэгээ гээд байгаа. Тэнд оч. Болдоо ахаа. Ойлголоо. 25,000. 25? 25,000? Сайхан холлоорой. Хөөх. Юу энэ залуу? Энд 7 хоногт ганцхан баг хүлээж авдаг гэд. Би түрүү сар захиалга өгөөд одоо болтол хүлээж явахад чи яаж олчих вэ? Энэ хамаагүй дээр. Тийм байна. Гоё юм байна. Хоолыг чинь илүү амттай болгож чадна. Намайг тогооч гэдгийг яаж мэдээ? Гар чинь их амттай харагдаж байна. Мэргэжилтнүүд бүсгүүчүүдийн гарыг хараад л мэддэг юм аа та. Мишелийн 3 дугаар зэргийн тогооч гэдгийг мэдэж чадвал мэрэгжилтэн гэнэ л дээ. Миний найз авгүй юм аа. За. Тушааснаар сайн хийж байгаа үсттэй. Алдаа гаргаж болохгүй. Сайн хийж үзээрэй те. Ойлгов уу? За идцгээе. За.
Төлөө. Ээж Чи бүр солиорчихжээ. Хүмүүс чингээ хасан гэд нүдээ ухаж өхөөс наагур болж явахад яаж байгаа чи энэ вэ? намайг тийм хөгөө юм хийж байгааг харах сайхан байна гэж юу? Хөөе. Чи жин бариад гойлог тунхаа болж байж л баячуудын хөвгүү чамайг тооно эзтэй. Үгүй. Манайх тийм баян уу? Эсвэл угсаа сурвалжтай айл уу? Чи тийм ухаантай юм уу? Чин хасчаад яагаад болохгүй гээд байгаа юм бэ? Нааш нөгөөдх. Өгөөдхөө. Жин барихаас илүү амьд явах чухал болоод байна. Хөөе. Усан цэлэлтийн тамирчин ч гэсэн тунхаа болж байж л од болдог цаг ирсэн. Чи Ким Яна тамирчныг хараагүй гэж юу? Залуу хүн байж цаг үеэ ч мэдрэхгүй юм аа. Нааш нөгөөдх. Өгөөдх гэж байна. Хөөе. Чи ээжээ, Ким Яна ч уран гулгагчтэй. Ким Яна усан цэлэгч биш, уран гулгагч холдох. Зогсоо. Зогсоо чи. Хөөе. Гүчи, хоолны сав өгөөдх л дөө. Хөөе. Чанди? Чанди, сав өгөө. Чанди. Таргалчихжээ. Жаахан таргалчихж. Жингээ барьж чадсангүй уучлаарай. Усан санта болохоор л тэсж байгаа юм шүү. Эртхэн ийм сургуульд сурсан бол аль хэдийн Олимпиад оролцох байсан. Юу вэ? Энэ одоо юу вэ? Хүчмпё! Ой. Яагаад түрүүнээс хойш инегээд байгаа юм? Өдөөд жинхэнэ галзууртлаа уралж байгаа. Хиний? Арай хийм цэвэрлэгээ бууж өгөөгүй юм уу? Байцаарай. Өнөөдөр хэд дэх өдөр нөө? 7 хоног өнгөрчихсөн. За. Өгөөдх утасны дугаар энэ. Аваа тэсч байна шүү. Нэрээ бодоод байсан чинь F4 эсрэг сүр зогсон эхний эмэгтэй юм байна да. Юугаа яриад байгаа юм бэ? Яах вэ гэд өрөвдөд байгаа болохоор л даварч байхгүй юу? Ингээд жихүү тэнийг яагаад харагдахгүй вэ? Чимээгүй газар унтаж байгаа байлгүй. Чимээгүй. Нэгдүгээр анги төгсөв.